Хай, өглөөний цагаа бэлдээ. Хүү маань ирснээсээ хойш яад чи Монгол өндөг сүү 2 гоё амтагдаад амаа яашээ. Өглөө болохоор л бэлэн чиг өнөөдөр идэв шүү. Бэлэн чиг идэнэ гэлтгээд ах юм. За би гэлс хүдэ өглөөний цагийг бэлдэж өгчөөд гарч хумс суруугаа янзлуулъя. Би жилдээ нэг удаа Монголдо ирэхээр л хумс суруугаа янзлуулдаг байхгүй юу? Тэгэхээс биш Бээжинд ерөөсөө огт янзлуулдаггүй юм. Өөрөө зүгээр хумсныхаа хэлбэрийг засаал тэгэл ерөөсөө буддаггүй юм. Яагаад гэвэл нэг будаад байх шаардлага үйдгүй байхгүй тийм чи ямар миний хамаатан цаад найз нөхөд тэл нэг их байхгүй ч тэгээд миний одоо танилын хүрээл гэхлээр нэг хэдэн таньдаг найзууд маань байгаа. Тэгээд хичээл сургуулийн ангийнхан маань байгаа. Тэгэл нийхийг хуулцаад тахгүй болохоор тэдний хомс суруунд анхаарал тавьдгүй. Гэхдээ хомс сурууг мэдээж өөрөө гоё харагдах чийлэх байх л та. Гэхдээ надад бол нэг тэгээд шаардлага үйдгүй мó. Би бүр өмнө педикюр ч хийлгэж үзээгүй. Өнөөдөр анхудаа л хийлгэж үзэж байна. Гоё юм байна гэлөө. За бүгдээрээ майхангаа аваад голын хэрэг дээр ирээд голцлээ. Бид гурван Монголдо ирэхдээ хэдэн майхан авид ирсэн байхгүй юу? Тэгэд зараад замынхаа зардал бас нэмэрлээгээд тэгсэн. Тэгээд ээж маань нэгийг авсан. Тэгээд ээжийнхээ майхан авид аваад гараад ирлээ. Энэ аюу амар гоё майхан. Ингээ сүүлийн үеийн ер нь майхан ч одоо ингээ босох гэж зовоод байхгүй за. Зүгээр нэг нацаас нь залгаал тэгэл өргөчнө. Тэнгүүт өөрөө босоод ирдэг байхгүй юу? Энэ майхнаас яг ингээ захиалгыг бас нэг хэдэн хүнд авсан байсан. Тэгээд тэд нартай өгсөн. Тэгээд бас нэмж хэдэн хүн авсан. Одоо надад нэг 3-4 ширхэг майхан байгаа. Тэрийг өнөө маргааш та авах хүн байвал хурдан хэлээд аваарай за. Би нөгөө нэг бэлгэнд нь гар ноцоос дэвсгэр 2 бэлгэнд өгч байгаа байхгүй юу? Тэрийг уг тустай үнтэй авдгийг. Гэтэ би бэлгэлжээ. Би өөрөө яг аль биесныхын дэлгүүрээс нь энэ махнуудыг захиалж авсан болохоор чанарт нь бол нэг хэрэгэлцээд байх юмгүй. Гэтэ нөгөө бас ийм гаднаасаа жоохон төстэй. Гэтэ жоохон хуурамч арай өөр махнууд аягүй их байдаг гэсэн. Нэг л амир их мөнгө зарж байхаа авч л байгаа юм чи ерэн чанартайг нь авчвал зүгээрээ дөгөх. Гол дээр үнэхээр сайхан байна. Урсгал жоохон ширүүн байна. Тийм болохоор хүйд 2 эрэг дээр нь эргийн жарахаа болоод бэжи. Бас жоохон хүтэнд байна. Гэтэ бас гайгүй. Хүт юм уу гайгүй юм уу гэж юу. Гэтэ өдөр байгаа юм чинь бас яг бүлээч амжаагүй байгаа шүү дээ. Жоохон хүтэнд л байна. Бит 3:20 гаргаад Бээжин лөө буцах байх. Гэтэ яг буцах билетээ захиалаагүй болохоор яг тодорхой биш. Тэг хүүдээ хэлсэн чи хүү маань би буцахгүй шүү та хоёр өөртөө буц. Би эндээ өвдөн гэт тэгсэнгээ оддоо. Монголдо сайхан амарч байна. Хамгийн их сансан, хамгийн их хайр хүргэж байгаа юм маань болохоор яг байгаль цаг агаар тэгээд тийм цэнгэг агаар нэг тийм одоо цаанаасаа өгөгдсөн зүйлс гэх юм уу? Одоо ер нь хүний гар хамгийн бага хүрсэн эсвэл хүнээр ингээ хамгийн бага удирдагдах одоо байгалийн өгөгдлүүд. Гэтэ яг ингээд намайг бага байсан үедээ харьцуулахад одоо туулгол маань хотын дундуур урсж байгаа хамгийн гоё том сайхан гол байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд хүмүүс нь бас яг ингээд бүх эргээр нь ингээд шууд очиод сайхан амраад эрэг дээр нь тоглолцдог байвал бас гоё л санагдсан шүү дээ. Одоо тэгэнгүүт ихэнх зам дээр нь ингээд өөр объектууд баригдсан, хаасан, хашсан. Тэр нь бас жоохон тэмэрдүүл санагдсан. Гэтэ бас богд бол бас яг тийм биш шүү дээ. Хичнээн сайхан уулуулыг бид нар ханаач ингээл харахад ингээл урд минь байж л идэг тий. Тэгсэр нэ ингээд дээшээгээ гарах зам нь баг ганцхан л байгаа байхгүй юу? Тэр ч удаа ханаас нь нөгөө нь гарчдаг байвал сайхан л амир ахын тэгэнгүүтэл энд бага объектууд барьсан, бас л ялгаагүй хашаалсан, хашсан нэг тийм. За ямар ч гэсэн Монголд маш сайхан амарч байгаа шүү. За оройд найз охинтойгоо уулзаж нэг бүжгийн өдрлөгт ирсэн боловч бас яг гоё бүжгэлж чадсангүй. За харцгаая. Харих замда нөхөр найзтайгаа уулзж байгаа гэсэн. Манай энэ найз амир инээд мот энийг л үгүй. Бид 3 нөгөө хамтдаа цементийн үйлдвэрт ажиллаж байсан байхгүй юу? Зам гүүрийн инженер мэргэжилтэй. Одоо мэргэжлэрээ ажилтیں۔ Бид хоёр ирэх болгондоо уулзах дуртай байдیں۔ За одоо ингэсгээ харьцгаая. Бид хоёр бүр алхаа тайрыг гингүүтээ за. Замд караоке ангуут нь
За орж караоке дуулъя гэх шиг. За бит хоёр угаасаа матар угаасаа муухай дуулдаг шүү. За. За бай бай.